За сайн байцгаана уу. Манай сайт маань угаасаа компьютер анхлан сурагчид зориулсан гэдгийг та нар мэдчихэж байгаа. За ингээд анхлан сурагчдад зориулсан энэ нэг ашигтай програмын тухай ярилцъя. Энэ нь TeamViewer гэдэг. За энэ юугаар ашигтай гэвэл мэдээж компьютер анхлан сурч байгаа хүмүүст дандаа л мэдэхгүй чадахгүй юм зөндөө гардаг. За тэгээд чаддаг мэддэг найзаагаа дуудах ихээр завгүй байдаг ч юм уу, гэр нь хоол байдаг ч юм уу, ирээд туслаад өгч чадахгүй ийм нөхцөлд энэ програмыг ашиглаад хэдүүлээ алсаас өөрийнхөө компьютерийг буюу хүний компьютерийг удирддаг энэ програм тухай ярилцъя. За энэ програм маань бол үнэгүй. За энэ албан ёсных нь сайт байгаа. За энийг суулгаад компьютер дээр тавьчихнаа. За тэгээд цаат талын одоо зааж өгч байгаа хүн чинь мөн адилхан энийг бас суулгацсан байх хэрэгтэй. За нэг суулгасан ч бол шууд онлайнаар хэрэглэчихэд болцсон ч бол байнга хэрэглэдэг ажилтны хүмүүст бол суулгацсан ч дээрээ үсттэй нэ. За ингээд програм явуулъя. За энд ингээд суулгая. Зүгээр төр ашиглах одоо ийм хоёр хөлбөрөөр за хэдүүлээ энийг дарчээ. Цааш нь. За мэдээж гэрээтэй зөвшөлдсөе. За ингээд энэ гараад ирлээ. Тэгэхээр за энэ зүүнтлийн цонход байгаа нь бол одоо та нарын өөрийн чинь компьютер. Энэ компьютерийн ID-ний нэ. За код нь энэ нууц өгнө. Энэ талдаа бол цаад хүнийхээ ID-г оруулна. Тэр хүнд чинь бас ийм гараад ирж байгаа юм чинь тэр хүн чинь өөрийнхөө ID-г хэлэхээр энд тэр хүнийхээ ID-г оруулна. Тэгээд энэ товчлоор угаасаа асаалт авах энийгээ дарна. Энэ бол алсаас удирдах гэсэн утгатай. За тэгэл доотлоход дарангууд тэгээд цаад зааж өгч байгаа хүн чинь таны компьютертэй холбогдно гэсэн үг. За энэ бас хэрвээ бид нэр гэртээ сууж байгаад ээш тийшээ гараа явах болно, айл татсан чинь компьютер дээр гинт юм хийх хэрэг гарлаа гэж утгад хэрвээ компьютер чинь гэрт асаалтаа байвал өөрийнхөө энэ ID-г мартаагүй байгаа нөхцөлд тэр айлдаа энэ програм руу ороод бас л онлайн шүү дээ. Тэгээд энэ өөрийнхөө энэ кодыг оруулаад эмчнээ тавьсан байхад та өөрийнхөө компьютерыг алсаас удирдах болно. Нэг юм амархан хэлбэрхэн ингээд өөрийнхөө мэдгүй чадахгүй байгаа хүн байвал мэддэг чаддаг хүндээ энэ өөрийнхөө тэр хүнийхээ ID-г иш нь оруулаад тэр хүн чинь таны энэ компьютерыг өөрийн юм шиг л ингээд за одоо тийшээ ор ийшээ ор гэж зааж өгөх болно. Энэ нэг юм амархан програм тухай ярьлаа. За дараагийн хичээл хүртэл баярлалаа.